Сайн байцгаана уу? За өнөөдрийнхөө влогоор нэгэн сонирхолтой туршилт хийж үзэхээр шийдлээ. За ямар туршилт вэ гэх юм бол Японы дотоодын зах зээл дээр борлуулагддаг Zekura гэдэг энэ бүтэн синтетик тосоор өөрийнхөө машины хөдөлгүүрийн тосыг солиод хөдөлгүүрээс гарах дуу чимээ болон хөдөлгүүрийн динамик ачаал хэрхэн өөрчлөгдөхийг хэмжиж үзье гэж бодож байна. За манай компани та бүхний харж байгаа эдгээр хөдөлгүүр хамгаалах, бэхжүүлэх, нөхөн сэргээх үйлчилгээтэй тосны нэмэлт бүтээгдэхүүнүүдийг яг аль бие усны эрхтэйгээр худалдан борлуулахад бэлэн болсон байгаа. Тэгэхээр та худалдаж авах эсвэл цааш нь худалдан борлуулах сонирхолтой бол бидэнтэй холбогдорой. За ингээд үндсэн бичлэгтээ хэдвэл харцгаая. Туршилтыг бэлэн үү бамбраа? Билээ юм уу? За. Хөдөлгүүрийн тосыг солихоос өмнөх үеийг бүгдлийг бичиж байна. За хөдөлгүүрийн эргэлт 1000 орчим RPM дээр. За хөдөлгүүрийн ерөнхий ачаал 61, за 62%. За динамик ачаал нь 17%. За хөдөлгүүрийн температур буюу усны температур 65 Цельсийг зааж байна. За ингээд унтарчлаа учир нь гадаад талаахан байгаа учраас hybrid машин маань амрах горим руу шилжлээ. За хөдөлгүүрийг тосыг хэдүүлээ солилцгаая. Хуучин хөдөлгүүрийн тосоо одоо шавхаж явах зур 5 хүнтэйг бас мэдээлэлээ хуваалцъя. За миний хувьд урд нь Герман нэрт Оросд үйлдвэрлэдэг нэг тийм хөдөлгүүрийн тос хэрэглэдэг байсан. За тэрний маань савлгаа шинжлэгдээд чанар нь нэлээд өөр болсон. За тэгэхээр би ер нь товчхондоо бол тэр хөдөлгүүрийн тосыг бол дахиж хэрэглэхгүй. За тэгээд тэрний дараа бол яг хуу Японд үйлдвэрлэгддэг гэхдээ хагас синтетик тийм хөдөлгүүрийн тосыг хэрэглэж байгаа. Одоо энэ суулж байгаа тос маань. За яг хагас синтетик болохоор жаахан температурын нөлөөлөлд харьцангуй өртөмхий буюу жаахан тогтургүй тийм байгаад байгаа. Та хэд маань сайн гоожуулахад нарсан баг өнгөн нэлээ хуурцсан. За хүмүүс нэг зүйл дээр бас жаахан төөрөлдөх гээд байдаг. Юу вэ гэвэл синтетик технологи ч юм уу зүгээр синтетик гэж бичэхдээ синтетик тос юм шиг ойлгоод байдаг. Гэхдээ бол үгүй. Яг Японыхоо нөгөө стандартаар бол бүтэн синтетик тосыг бол full синтетик эсвэл fully синтетик. За Японоор бол Zengo-seiyu гэдэг тэмдэглэгээр тэмдэглэнэ гэж стандартчлаад өгсөн байдаг. За яагаад гэсэн бэ гэхээр нэлээд олон жилийн өмнө Shell Mobil 2 илүү Mobil Castrol 2 шүүгдсэн. Яг энэ юмнаас болоод манай синтетик технологи ашиглаж байгаа учраас моторын хоцлыг синтетик гэж нэрлэнэ гэдэг. Үгүй танах юу байна бэ? Нэг хэрүүл болж ирсэн. Хэрүүлж яг бүр шүүгдчихсэн. Та хэднээ сонирхол судлах нь. За тэгэд өнөөдрийн хийх гэж байгаа тос маань бол ялчгүй нөгөө Zengo-seiyu буюу full синтетик. За тэгээд дээрэс нь Power суурьтай. Power суурьтай гэхээр дөрөвдүгээр бүлгийн буюу одоо энэний дээр ганцхан байна гэсэн үг. Энэний дээр нөгөө хөвтөнгөр гэдэг шиг энэний дээр эстел гэдэг ганцхан төрлийн хөдөлгүүрийн тос юм гэсэн. Энэ тосыг хийн. За тэгээд энэ тосыг одоо бүтээсэн эрхэм тэгээд хөгжүүлэгч маань бол хасах төчөөс ядаж байсан 280 за одоо хөдөлгүүрийнхээс хамааруулаад 320 хэм хүртэл бол хөдөлгүүрийнхаа тослох чадварыг бол алдахгүй гэдэг тэрийг хэлж ирсэн. Тэгээд тэр эрхмийнхаа талаар бас мэдээлэл төрөх юм бол Японы 3 дахь том одоо тослохын нефтэн бүтээгдэхүүн боловсруулдаг компанид 35 жил ажиллаад за тэгээд сүүлийн 5 жилд нь бол удирдах R&D буюу судалгаа хөгжүүлэлт технологиг нь удирдах жагаад одоо хувьтай бизнес буюу стартап эхлүүлсэн компани бүтээгдэхүүн байгаа. Тэр утгаараа бол харьцангуй одоо юу гэх юм те том компани судалгаа хөгжүүлэлтийн албанд байсан тэр мэдээлэл дээр тулгуурлагдаж хийсэн тос учраас би бас амар ачаал бүгд өгöd байгаа юм гэсэн да. За тэгээ машинууд нэг онцлог байгаа гэдэг те юу гэх юм яг хөдөлгүүрт нь тулсан 4 ч юм уу 5 литр орно гэж аахгүй дандаа. За одоо яг энэ Crown-ийн хувьд жишээлбэл тосны шүүр солиог бол 4.1, тосны шүүр солисон тохиолдолд 4.5-ыг хийнэ гэх. Тэгэхээр чин одоо миний хувьд хоёр сонголт гарч ирж байгаа. Нэг нь бол шууд ингээд Zekura литр 4 литртэйгээс 4.5 литр хийх. Эсвэл энэ 4 литр дээрээ энэ Moyo Drive Luby гэдэг хөдөлгүүр бэхжүүлэгч нэмэлт хийгээд 4.5 болох.
Тэгэхээр үйлдвэрлэгч маань ч гэсэн яг ийм хэрэглэгчдэд сонголт олох үүднээс ингээд 4.1 хэд ч юм уу 5.1 хэд гэдэг тийм хөтөлбөрийн тусны хэмжээг тавьж өгдөг болов гэж одоо би бол бодоод байгаа. За одоо ингээд тус маань тусагнаа дуусж байгаа. Одоо тэгээд шинэ тусаа хийлээ. За хөтөлбөрийнхаа тусны хүүс игнэснээс хойш яг 18 минут өнгөрсөн байна. Одоо эргүүлээд бүглөөд шинэ тусаа хийн. За засварын газрууд нэг зүйл ажиглагдаад идэг. Ингээд шууд онгоолгол нээсэн болол эргүүлээд бүгэлждэг. Тэгээд нөгөө хүчин тусан дээр нөгөө шинэ тусааг хайрын болгоод. За эсвэл бүр шал хоёр өөр үйлдвэрийн туснууд ингээд хооронд нь хожиж игээл бүр утгыг хадуулаад идэг. Тийм болохоор миний дугаас засварын газар очиж тусаас хэлэвдэггүй. Гихцүүч байсан намхан машин байсан ч хамаагүй ингээд даавар нөгөө өө найзаа. За хөдөлгөөрийн маань тус бол одоо хүнийхээр бол одоо хүний биеэр бол цусан юм уу? Тэгэхээр ингээд хөдөлгөөрийн туснаас болоод хөдөлгөөрийн эрүүл мэнд хүч чадал бүх юм тодорхойлогддог гэж би боддог. Өөр нэг реклам яваад байгаа шүү дээ. Нөгөө 200 эдийн задалтууд соноо тус гэдэг. Тэрдээ адилхан синтетик технологи бол зүгээр хав синтетик туснууд болохоор ингээд халуун төсвөр мөнгөтэй учраас ингээд өмнө нь хуураад туслах чанараа алдчихад байдаг байна. Тэгэхээр та хэд маань ч гэсэн сонголт хийх бодолцсон юм. Чанарын бүр цацнасаа мэдрэгдэн гэдэг шиг юм болох гэдэг юм байна. Амьдрал таахтаа юм хэцүү хамгаалдаг. Лацтай хөдөлгөөрийн тас машин дээр хийх чинь. Ард өөртөө нөгөө хуурамч таснаас боломжтой байсан Монгол хуурамч тас хийх гэдэг. За энэ лацтай юм байна уу? Яа болов нэг юм болсон. Энэ лацтай юм. За 4.5 орох хэрэгтэй учраас энэ маань тэр аяараа орно. Тэгээд дахиад 1 литрээр 500 г юм гэсэн үг. Вау, за буугаад ирлээ. Хөдөлгөөрийн эргэлт 1000 орчим RPM дээр. За тэгээ хөдөлгөөрийн динамик ачаал бүр 10 руу орсон байна. 2 дахин буурсан. За хөдөлгөөрийн ачаалал ч гэсэн 47, 48% болжээ. За үнэхээр өөр юм байна. Тусалсны дараах шүү манайхан цаг одоо яг юм байна. За бас удаан хугацааны турш судалгаа эрэл агуул хийж за албан ёсныхын эрхийг авахын тулд нэлээдгүй хөдөлмөрсний эцэст яг Японд хэрэглэгддэг Япон стандартын хөдөлгөөрийн төсийг албан ёсны эрхтэйгээр оруулж ирсэн. За тэгээд тэр бүтээгдэхүүнийхаа дээжийг өөрсдийнхөө автомашинд хийгээд тест хийлээ. За та хэд маань бичлэгийн маань үзээд өөрөө өөрсдийнхөө дүгнэлт хийнэ. За ихэнх одоо манай сорс сувгуудыг үздэг хүмүүс танай гараж юу болж байгаа вэ? Хэзээ ашиглалтанд орох вэ гэдэг асуултыг асуудаг. За шат хийгдсэн, шал хийгдсэн, нэг өөр сүртэй хийгдсэн зүйл бол багхгүй. Гэхдээ та бүхэн маань одоо яг албан ёсны эрхтээ оруулж ирж байгаа эдгээр Японд хэрэглэгддэг Япон стандарт эдгээр бүтээгдэхүүнүүдийн маань борлуулахад, худалдаа авахд тусдын болоод өгөх юм бол энэхүү гараж маань илүү хурдан ашиглалтанд орох боломжтой болно. За тэгээд тэр утгаараа манай эдгээр бүтээгдэхүүнүүдийг худалдан борлуулах сонирхолтой хүмүүс байх юм бол бидэнтэй холбогдороо бүх мэдээллүүд байгаа. За мөн дээрээс нь магадгүй бидний талаар мэдэхгүй. Гэхдээ таны эргэн тойронд эдгээр бүтээгдэхүүн ч юм уу борлуулалтын дээр хамтарч ажиллах сонирхолтой хүн байж магадгүй. Тэгэхээр та хэд маань хэрэг боломжтой болвол шеэр хийгээд цааш нь түгээгээд өгөөрэй. Баярлалаа.